За сайн байцгаана уу хүмүүс ээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ мэдээлэл технологийн багш инх хоёр, мэдээлэл технологийн багш Нинж Баадгар нар баримтат тусгай тэмдэгт томьёо оруулах хичээлийг бэлтгэн та бүхэндээ хүргэх гэж байна. Та бүхэн тухлан сууж таалан болгоно уу? За бүгдээ хичээлдээ орцгоё. Амжилт хүсье. За баримтат тусгай тэмдэгт оруулах. За томьёо оруулахдаа Word програмаа нээгээд Microsoft инсертсэн дээр инсертсэн дээр дарахад хамгийн арт талд equation symbol гэж байна. За эднэрийг дарахаас өмнө та бүхэнд хэдэн зүйлүүдийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За одоо equation гэдэг ингээд дарлаа гэж бодоход энэ дээр томьёонууд ингээд харагдаж байгаа байх л та. За би Word-ыг бол магадгүй энэ equation-ыг ашиглаад ч юм надад цааш нь хэрэггүй болохгүй хаа гэж бодож иж магадгүй. Гэхдээ яагаад танд хэрэгтэй гэж одоо багш нарын хувьд зөвлөж байгаа нэг зүйл нь юу гэхээр одоо магадгүй элсэлтийн ерхий шалгалт таад үед магадгүй онлайнаар болж магадгүй. Яагаад гэдэг нь одоо бидний локдаун буюу бидний хөл хорионд орж үзлээ, цар тахалтай тэмцэж байгаа тийм. Ихэнх зүйлийг бид нэр онлайнаар хийгээд олон зүйлүүдийг бие даан сурах боломжууд бүрдэж байна тийм. Иймэрхүү нөхцөл шалгалт өгөхөр бол та зайлшгүй одоо equation command-ыг ашиглаад томьёогоо бичиж апплод хийж оруулдаг ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлүүд. Бас хоёрдугаарт нь юу гэхээр одоо GMAT шалгалт ч юм уу IELTS-ийн гадаадын томоохон сургууль сурахаар төлөвлөсөн зорьсон олон сурагчид байдаг тийм. Тэднэрт одоо ингээд шалгалтууд нь зарим нь бол одоо шууд онлайнаар болдог болсон. Урд нь бол дандаа тэтэр цаастаа хугацаа ингээд танхим бэлдээд авдаг гэсэн бол одоо заримдаа онлайнаар компьютерийн лабораторид бас оруулж авдаг болсон. Тэрэн дээр бодлогод бол та хэд бас энэ дээр ингээд дараад бодох боломжтой. За дан ганц би GMAT тий өөр эрсэлтийн ерхий шалгалтуудыг ярьсан бол одоо энэ томьёо ганцхан математикаар суурьлахдаггүй физик тий өөр газар зүй хим, биологи гэх мэт бодлого боддог бүх салбарын томьёонууд equation дотор байдаг. За тэгвэл хэдүүлээ equation гэдэг доошоо суман дээр дарахад бэлэн загварууд байдаг. За одоо хамгийн дээдлэлт нь бол circle болдог томьёо тий. Theorem за гэх мэтчлэн нийлбэр болдог тий. Ингээд энэ томьёоных нь нэр нь ингээд энэ дотор байж байна тий. За тэгээд доор нь бол more equation form буюу хэрвээ та илүү их одоо томьёонууд хайх юм бол энэ Office-ийн сайт руу хандаж бас олж болно. За бас нэмж тэмдэгтүүдийг хийхээр бол энэ дээр дарж болно гэж байна тий. За бас энэ дээр шууд фэн төл шиг ингээд зураад ингээд явах боломжтой тий. Ийм бодломжууд байна. За тэгвэл хэдүүлээ яг өөр дээр нь дарчээ. За дарчлаа. За тэгвэл нэмэлтээр нэг тусгай нэг тийм бокс буюу хайрцаг биднэрт үүсгэж өгч байна тий. За тэгвэл энэ дотор ингээд харах юм бол янз бүрийн ингээд нэмэлтүүд ингээд харагдаж байна. За энэ дээр бас нөгөө уулзсан хаалт гэх мэтчлэн зүйлүүд байна. За энэ дээр бол конвертлж болно. За тэндээс тийшээ гэсэн сонголтууд бас байж байна тий. За тэгвэл яг үндсэн бидний ашиглаж байгаа одоо яг бодлогод болон бүх зүйлүүд ашигладаг нэмэлтүүд бас энэ дотор харагдаж байна. За одоо язгуур тий гэх мэтчлэн. За тэгвэл энэ баруун дэд бууланд байх нэмэлт дээр дарах юм бол та хэдэд одоо өөр тэмдэгтүүдийг гаргаж ирнэ. За Greek letter буюу грек тэмдэгтүүд бичвэрүүд тий. За тэгэх юм бол одоо нэг одоо хим физик дээр ашигладаг тий. Нэмэлттэй одоо хэллэгүүд бас энэ дээр одоо томьёонууд байна. За letter буюу like symbol. За одоо нөгөө тэмдэгттэй адилхан хэрнээ одоо юу гэсэн үг? Үсгнүүд гэсэн үг тий. За эднэрийг бас ашиглаж болно. За freighter буюу одоо бидний нэмэлтээр ашиглаж байгаа одоо нэмэх хасах тэмдэгнүүд, их багын тэмдэгнүүд тий. Интеграл гэх мэтчлэн ийм зүйлүүд бас энэ дотор байгаа. За эднээс авч ашиглах боломжтой. За тэгвэл arrows буюу одоо сум гэж ярьдаг тий. За ингээд төрөл бүрийн сумнууд бас энэ дотор байрладаг. За загварыг. За одоо юу гэх юм одоо энэ үгүйсгсэн хэлбэрүүд тий. Нэг язд relation тий. За script-үүд үйл тэмдэг. За геометрийн одоо өнцгүүд болон иймэрхүү зүйлүүд бас байна. За тэгээд энэ script-ийг харах юм бол энэ дотор бас төрөл бүрийн script-үүд бичвэрүүдийг хэлж байгаа шүү. За гэх мэтчлэнгээр та эндээс өөрийнхөө одоо яг хэрэгтэй гэсэн зүйлийг хайж болоод бас бодлого ч юм уу тий бичвэл бичвэр эндээс хийх боломжтой. За энд бол арт талд бол мини гэж ярьж байгаа юм тий жижиг яг одоо энэ хүртүр хуваартай одоо өнгийн бутархаануудын нэмэлтүүдийг бас эндээс харж болж байна тий. За энэ дээр ихтэй зэрэгтэй хэсгүүд тий доор дээр ингэж авч ашиглаж болно гэл. За нийлбэртэй гих мэтчлэн ийм зүйлүүдийг та бүхэн эндээс авч ашиглана. За би бол ингээд ерөнхийдөө та хэдэд ийм зүйлүүдийг тайлбарлаж хэллээ. За Нинж Баадгар багш маань та бүхэнд одоо нэг жишээ бодлогыг бас бичиж үзүүлнэ, харуулна. За та бүхэн мэдээж гэртээ одоо гэрийн даалгаврыг бас Нинж багш маань өгнө. Гэртээ хэрвээ магадгүй та хэдэд
Компьютер байгаа бол энэ дасгал ажлуудыг давтаж хийж багш нартаа үзүүлнэ. За байхгүй бол та ерхий заасан хичээлийн процедурыг өөртөө бас ингээд тэмдэглэж авсан тэмдэглэлээ үзүүлээрэй. За магадгүй хэдий та компьютер байхгүй ч гэсэн хамаатан садан найз нөхдөндөө очих боломж гарвал хийж айлуулах туршиж үзхийг зөвлөж байна багшийн зүгээс. За тэгээд эндээс бас харж байгаа хамгийн төгсгөл матрикс гэж байдаг. Энэ бол яг одоо та хэдэд хэрэг болохгүй ч гэсэн одоо их сургууль бол дээд тоо гэдэг бүх сургуулиудад ордог, бүх мэрэгчлэл хичээл ордог. Тэн дээр заагддаг ийм зүйлүүд байдаг. Эднэр мэдэр дээр одоо би даалтаа өгөхөө санаа зовох хэрэггүй. Та энэ дээр ороод шууд матриксаа хотыг өгөөл цаашаа бодлого хөгжлүүлээ бодчих ч гэх тийм. Тиймэрхүү маягаар ашиглаж болно. За ингээд нинжа багштай микрофоноо шилжүүлье. За одоо бүгдээрээ дадлага ажил болгон дээрх тэгшдэглийг хамтран бичиж үзье. За тэгшдгэл илэрхийллийг бичихтэй бүгдээрээ аль хэсгийг сонгох билээ? Inserts-ний equation command-ыг сонгоно. За энд биднэрт бэлэн загварыг ашиглах боломж байна. Өөрсдийн дурын тэгшдэглээ бичихын тулд insert new equation гэсэн командыг сонгох нь. За гарч ирэхийн дөрвөлжин хэсэг дээр бүгдээрээ томьёогоо бичиж өгнө. Бидний жишээ бодлого маань хүртүр хуваарьтай байгаа учраас за энэ дээр fraction буюу за энэ хүртүр хуваарьтай хэсгийг сонгоё. За үүнд хүртүр хуваарь. За бид нар keyboard-ийн баруун доод болонд байрлах дөрвөн сумаар тухайн бичих газар руугаа курсорыг шилжүүлж болно. За хүртүр дээр очиод x-ийн квадратаас хасах нь 4x нэмэх нь 3 гэж байгаа учраас бүгдээрээ x квадратыг скрипт хэсгээс авах боломжтой. Ерөнхийдөө энэ дэр бидний жишээ дүрс зургууд нь бас байрлсан байна. За скрипт дээр дарлаа. За эндээс маусны сумаараа сонголоо x. За квадратыг бичихдээ keyboard-ны баруун доод болонд байрлах сумаар шилжинэ. За шилжлээ x-ийн квадрат. Дахиад баруун тийш харсан сум дээр дарлаа. Хасах нь 4x нэмэх нь 3. За keyboard-ийн баруун доод болонд байрлах дөрвөн сумнаас доош харсан сум дээр дарж хуваарь дээр очие. За эндээс бид нар x квадратыг бичихийн тулд юуг эхлээд сонгох хэрэгтэй вэ? Script гэдгийг сонгох хэрэгтэй байна. Script-ийг сонголоо. За энэ бидний бичигдэх x квадратын хэлбэр маань энд гарч ирж байна. X-ийн квадрат. За квадратыг бичихийн тулд бид нар мөн адил keyboard-ны баруун доод болонд байрлах суман дээр дарж шилжинэ. За квадрат. Дахиад баруун тийш харсан сум дээр дарлаа. Нэмэх нь x. Хасах нь 2. За ингээд бид нар тэгшдэглээ бичих нь байна. За бид нар энэ тэгшдэглийг зүүн дээд болонд байрлах 3 сумаар зөөж болно. Мөн тэгшдэглийнхээ фондын хэлбэрийг жижигрүүлж бас томруулж болох нэ. За одоо бүгдээрээ эдгээр тусгай тэмдэгтүүдийг бичиж үзье. За ангийн тул тусгай тэмдэгтийг бид нар мөн адил inserts рүү орж авна. За equation гэвэл бид нар юу бичих вүлээ? Томьёо тэгштгэл бичнэ. За simple-аас бид нар тусгай тэмдэгтүүдийг сонгон авах нь байна. За нэгдүгээр тусгай тэмдэгтийг бид нар бэлэн өмнө ашигласан учраас ингээд бэлэн гарч ирдэг байна. За тэгвэл бид нар өмнө ашиглаагүй болон одоо төрөл бүрийн илүү олон тусгай тэмдэгтүүдийг авахын тулд бид нар more simple гэдгийг сонгож өгнө. За more simple дээр дарлаа. За альфа авахын тулд за эндээс ингэж хайж орж болно. За бидний хувьд энд альфа байна. Альфа дарлаа. Тухайн тэмдэгтээ сонголоо. Insert. За дараа нь
За баруун зүүн тийш харсан сумаа бас бүгдээр эндээс хайж олъё. За эдгээр дотор байх ёстой. Бид нар түрүүнд хэрэглэсэн учраас used хэрэглэсэн символоос авчи багшина. За баруун тийш харсан сумаа сонголоо. Дараа нь за их багын тэмдэглэе. Эндээ сонголоо. Цаг хэмнэхийн тулд эндээс авъя. Бас авах чад тэмдэгтээ сонгоод insert-ээр дарахаар орж ирдэг байна. Хэдэн тэмдэгт оруулсан тухайн тэмдэгтээ сонгоод insert гэдэг команд товчлороо дарж өгөх хэрэгтэй байна. За ингээд бид нар тусгай тэмдэгтүүгээ өөрийн хүссэн тусгай тэмдэгтүүдэд оруулж бодох нь байна. За мөн адил тэмдэгтүүдийн хэлбэр хэмжээг бид нар өөрчилж болно. Өнгө загварыг бас өөрчилж болох нэ. За ингээд бүгдээрээ баримтад тусгай тэмдэг томьёо оруулж сурсан болвол өөрсдөө биедан энэ хүснэгтийг хийж багш нарынхоо оруулсан хичээлийн комент хэсэгт байршуулаарай. За сурагчдаа амжилт хүсье.